Намайг Номондо гэдэг. За хэдэн настай? 5. За яг одоо ямар тоглоомоор тоглож байна? Хүсний дэлгүүр. За хүнсний дэлгүүрээс хамгийн гоё нь юу нэ? Хамгийн гоё нь байцаа. За найзуудтайгаа яаж тоглох вэ хүнсний дэлгүүртээ худалдаж шиж тоглох уу? Тий. За тэгээ юу зарж байна? Байцаа. Тэгээд ловон манжин төмөс тарус байцаа тэгээд гүдэлцэн. За. Имч олж тоглож яа. Хоёр найзтайгаа тоглож байна. Хараад цагнаж байгаа. Энэ тоглоомын өрөөнд имчлэх юмнууд нь байна уу? Байгаа. За юу байна тоглоомор? Тарай, нүдний шил, халууны шил байгаа. Ямар гоё хувц өмсчээ? Энд чи хувц юм уу? Тий. Өмнө юм гоё хувц өмсчихсэн үү энэ чи? Өмсөж байгаагүй. Энэ өрөөндөө орж ирэхээр эндэл тоглодог уу? Имч олж тоглодог уу? Тий. Ирээдүйд имч болох юм уу? Тий. Энэ найзууд нь юу хийгээд байна энэ мааманууд? Жилж байгаа. Ангаар дүүргийн 303 дахь цэцэрлэгийн бэлтгэлээ бүлгийн миний нэрийг Ирмэн гэдгээ. Энэ тоглоомынхоо өрөөнд орж ирээд хамгийн түрүүнд ямар тоглоомоор тоглож байна? Цагтаа. Яагаад цагтаа болж байна? Цагтаа болох дуртай юу? Тоглоомнууд нь таалагдж байна уу? Найзуудтайгаа хамт тоглож байна уу? Тоглож байгаа. Хин гэдэг найзтайгаа тоглож байна. Энэ хоёр. Ангитай хэдэн найзтай юм? Бараг 30 дараг. Оо ямар олон найзтай. За энэ тоглоомын өрөөнөөс хамгийн их таалагддаг тоглоомнууд нь юу байдаг? Цагтаа тэгээд гал гавд. 2021 оны 4-р сард нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдаад 10-р сард сургалт үйл ажиллагаа маань эхэлсэн. 240 хүүхэд төлөө авах хүчин чадалтай 39 багш ажилтнтай сургалт үйл ажиллагаагаа 4 дахь жилдээ явуулж байна. Сонгон хайрхан дүүргийнхаа одоо хэдгээр хороонд хамаардаг юм бол нийт хамрагдах одоо шаардлагатай хүүхдүүдэд ер нь бүрэн хамруулж чаддаг болоо тэр талаар ярив. Сонгон хайрхан дүүргийн 30 дугаар хорооны 2-5 настай хүүхдийн чулуут хамб гээд ер нь нийт хамруулах хүүхдээ бүгдийг хамруулж чаддаг 2 цэцэрлэг байдаг манай хороонд. Тэгээд манай цэцэрлэгийн онцлог маань гэх юм бол ер нь гэр хороол донд байрладаг. Тэгээд манай багш ажилчид энэ тоглоомын өргөөгөө ер нь ашиглахгүй байсан зөөрийнхөө давхрыг засварлаад тогтчуулаад 2022 оноос 25 оны хугацаанд 3 жилийн хугацаанд тодорхой цаг хугацаанд төлөвлөөд энэ тоглоомгоо хөгжих төвийг бол байгуулсан байгаа. Жаргалтай хүүхдүүдгээд бас нэр өгсөн байна шүү дээ. Их сайхан тогтчулсан харагдаж байна л да. Тэгээ яг энэ кабинетыг тогтчулсан гол зорилго нь юу юм бэ? Одоо энэ тоглоомуудаар дамжуулж хүүхдүүдтэй ямар одоо тийм амьдралын арга ухаан гэдэг юм уу тийм зүйлийг заахыг зорддог юм бол энэ бага насны хүүхдүүдийн гол онцлог нь бол ер нь тоглоом гол үйл ажиллагаа маань тоглоомын үйл ажиллагаа байдаг. Ангид сургалт үйл ажиллагаа зориудын сургалт үйл ажиллагаанаас гадна тоглоомыг яг ийм зориулсан анги танхимд нь тоглох гэдэг бол хүүхдийн хувьд бол хамгийн аз жаргалтай. Энэ тоглохын явцдаа хүүхэд багаараа ажиллах тэгээд бие бинийгээ хүлээх тийм ээ энэ сэдв тоглоомын хүрээнд юу хэрэгтэй байдгийг ажил мэргэжлийн онцлог мэдэх тэгээд янз бүрийн дадал чадваруудыг олж авдгаараа онцлог. Энэ тоглоомын төвд ирснээр хүүхэд бол одоо маш аз жаргалтай ерөөс эндээс бол гарах дурггүй байгаа. Яагаад тэгэхээр энд орж ирснээр ингээд өөрийнхөө ингээд чөлөөтэй орон зайгаа өөрийгөө илэрхийлэх одоо чадвар нь одоо ингээд сайжирдаг. Танхимыг бас тогтчуулахад багахан хугацаа зарцуулсан байна. Зойрын давхраа тогтчуулсан байна шүү дээ. Одоо хичнээн метр квадрат юм бол ер нь бусад цэцэрлэгүүдээр орж явахдаас ийм томоохон талбайтай тоглоомын одоо бараг төв гэхээр те ингэж тогтчулсан зүйл бас бараг харагддаггүй шүү дээ. Тэгэхээр одоо хэдийн хугацаанд одоо энэ бүхнийг хийсэн бэ? Тэр талаараа таваад. Энэ манай тоглоомын төв жаргалтай хүүхдүүдийн маань гол онцлог нь болохоор зөөрийнхөө давхрын зориултын бас юуг бол 260 м квадратын газрыг тогтчуулаад тэгээд 3 жилийн хугацаанд нэгний жил засварыг нь хийх. Тэгээ ер нь бол ингээд хан тааз бүх засваруудаа хийгээд тоглоомоо орчноо тогтчуулах сэдв тоглоомуудаа хийх гээд ингээд үе шаттайгаар ер нь бол 6 онцлог 70 орчинд таниулах өрж байгуулах тоглоомын эсгүүдтэй сэдв тоглоомуудтай STEM тоглоом төрсөн өдрийн болон гэдэг ийм эсгүүдтэйгээр энэ
тоглоомын төв маань ийм эсгүүд төвдөд тоглож хөгжиж байна. Хүүхдүүд бол бас нэлээд дуртай тоглож байгаа нь бол хараасаас амжчихгүй л байна л да. Одоо сургалтын хөтөлбөрийн дагуу гэдэг юм уу? Эсвэл яг 7 хоногийн одоо энэ 5 хичээлийн өдрийнхөө хэддэнд одоо юм хуваарлаж одоо хүүхдүүдэд тоглуулдаг юм бол яг одоо энэ цэцэрлэг тавьж байгаа бүх хүүхдүүдийг тодорхой хуваарийн дагуу энэ тоглоомын төвд бас оруулж тоглуулдаг болов. Багш нар ангидаа сургалт үйл ажиллагаагаа явуулсныхаа дараа одоо хөгжөөн баясгах үйл ажиллагаа, тоглоомын үйл ажиллагааныхаа үед бол энд хуваарийн дагуу ирж байгаа 10 бүлэг маань ер нь өглөө оройд бол нэг анги 30-40 минутаар ингээд тоглоом төвдөө бол тоглож үйл ажиллагаа явуулж байгаа. Манай энэ тоглоомын төвд бид нар 4 сарын 11-нд нээснээрээ мөх эцэгчүүдтэй бол танилцуулж ингээд нээлттэй өдрөлгийг хийсэн. Манай эцэгчүүд маш их баяртай хүлээж авсан. Ямар гоё төвтэй болсон юм бэ? Бараг ингээд энэ тоглоомын төвд бол ингээд хагас бүтээсэн ч гэсэн хүүхдүүдэд тоглуулж ямаар сайхан байна гэдэг өндөр сэтгэлтэй байсан. Түүнээсээ гадна өөрийнхөө сэтгэмж бүсийнхээ багш эрхлэгч нарт үзүүлсэн 100 гаруй багш нар иж үзээд бас санаа авмаар сайхан юм байна гэж биднэрт бол урам өгсөн байгаа. Согн хайрхан дүүргийнхаа хэмжээнд бас илүү онцлогтой одоо юм бүтээн байгуулалтаас төгчлөлтийн ажил болсон юм болоо гэж ойлгоод байна ш. Тийм байгаа. Тэгээ манай сургуулийн өмнөх босрол хариуцсан мэрэгчлэлтэн маань ирсээс үнэхээр бас сайхан төвийг байгуулсан байна. Хүүхэд бол энэ орчинд бол өөрийгөө хөгжүүлэх сэлгүүд бас байхгүй юм орчин байна гэж ингээд хэлсэн байгаа. Энэ төв маань үнэхээр бас яг тийм мэрэгт хэрэгцээтэй яг гэр хорооллын хүүхдүүд бол бас ингээд гадаа гараад тоглох тоглоомын төв бас тэр бүрий байдгүй. Тэгэхээр энэ цэвэрхэн орчинд сэлгийнхаа орчинд ингээд гараад энд орж ир тоглоход бол бас хамгийн одоо нэг аз жаргалтай байх боломж гэж ойлгож байгаа. Тэрийг нь бас харахад одоо цэцэрлэгийн багш ажилчтай явж гисэн бас аз жаргалтай байдаг байх та. Бидний хувьд бол аюул урам зориг авч байгаа. Ингээд энэ төвөө байгуулчаад бүгдээрээ бүр ингээд маргааш тийм юм аа ийм юм аа гэл ер нь нойргүй бас ингээд төлөвлөж ирсэн юмнууд бол байгаа. Одоо ингээд яг үйл ажиллагаанд оруулаад ихээр манай багш нар маш их баяртай байгаа. Төрсөн өдрөө сая өнгөрсөн 5 дахь өдөр ингээд нэг анги тэмдэглэсэн маш гоё хүүхдүүдийн одоо нэг тийм дурсамжийг бүтээсэн нэг төв байгаамаа энэ манай төв маань. За манай жилийнхээ төсөөс энэ төгсчүүлэхаасаа гадна манай хамт олон багаараа ингээд багш ажилчид 4 баг олоод энэ 4 сэдв тоглоомыг байгуулсан байгаа. Одоо энэ гал команд 101, эмнэлэг 103, хүнсний дэлгүүр, цагдаа 102 гэдэг ингээд танин мэдхүү болон энэ сэдв тоглоомын хүрээнд энэ ажил мэргэжлийн онцлогуудыг баг таниулах гэдгээр энэ 4 сэдв тоглоомыг багш нар хийгээд бусад мега үрж байгуулах тоглоомууд бол STEAM тоглоомуудын нөхөн хангалтын зардлаасаа жилдээ бас ингээд нэмэгдүүлээд явсан байгаа. Энэ 4 өрөөнөөс бол баг ороод гардгүй юм шиг байна. Энэ сэдв тоглоом бол хамгийн одоо нэг ажил мэргэжилтэд хувирах одоо энэ өөрснийгөө дүрийг бүтээх гэдгээр энэ аюу сонирхолтой тоглоомууд болсон гэж үзэж байгаа. Тэгэхээр бас баг хамт олондоо ч гэсэн бас талхлын үгээ хэлэх нь бас зөв. Тэгээ энэ ажил маань бол одоо манай хамт олонны хувьд бол 3 жилийн маань хөдөлмөр ингээд төлөвлөөд бид нар багаараа ажиллаж чадсан, зохион байгуулалтанд орж чадсан. Одоо хамгийн гол нь бид бүгдийн санаа нэгдсэн энэ нөгөө эрхэм зорилгынхоо хүрээнд ингээд хийж чадсан том ажлын маань нэгэ гэж үзэж байгаа. Үүнээсээ гадна бид нар бол энэ мэдээж байгуулагдсан цагаас эхлээд зан заншлын өргөө, дуу хөгжмийн танхим, биеийн тамирын танхимаа болон стандартын дагуу хөгжүүлэх анги танхимуудаа мэдээж төвүүдтэй нэгэ хөгжүүлэх гээд энэ бүх ажлуудаа бол үүнийхээ хажуугаар ингээд хийгээл явсан байгаа.